Jujutsu Kaisen гардаг нийт 14 хүрээ бий. Тэдний ихэнх нь тун аюултай жишээлбэл энэ. Ашиглагч нь өөрөө ухаан гээд байх зүйлгүй хүрээнд нь орсон хамгийн их хараалт энергитэй зүйл рүү дайрдаг байна. Заавал онох дүрмээрээ дайснаа авсан тийгээд тодорхой хугацааны дараа өвчнөр өхүүлдэг байж. Бодит амьдрал дээр байсан бол аимшигтай ч бусад хүрээнүүдтэй харьцуулбал энэ юу жишээ. Тэгэхээр бүх хүрээ тэлэлтүүдийг аюултай, аимшигтай, боломжгүй гэсэн 3 төвшөнд ангиллаа. Дээрээс нь нэмээд нэг бонус бий. Гэхдээ эхлээд ихний төвшөнд дуусна. Гэмээс өдрийн цэцэрлэг. Мегуми энэ хүрийг тэлэхэд шалан зүгөөдрөөр бүрхэгдэх бөгөөд тэр сүудэр нь ёроолгүй гүн далаа гэсэн үг. Дотор нь хөөх боломжгүй болохоор анханасаа хараалт энергийг хөлөө хамгаалахгүй л нэг л живхэд дуусаа. Дээрээс нь сүудэрт эд зүйл хадгалах, шакигамигаа илүү хүчтэйгээр ашиглах, оршруулж хідэн далаас нь зэрэг дарих боломжтой. Сул тал нь гэвэл тэр доотлохын сүудэр рүү орсон бүх зүйлийн жинг Мегуми өөрөө даах хэрэгтэй болдог болохоор олон зүйл агуулах боломжгүй. Режи Стар шиг том хэмжээтэй зүйл гаргах чадвартай дайсан маш том сул тал болно гэсэн үг. Үүнээс гадна түүний хүрээний талаар нэг сонирхолтой онол байдаг. Тэр ард нь байгаа нурууны яс шиг юм харж байна. Хүмүүс Мегумиг хүрээгээ хүлжрэхийг болох тусам энэ нь ургаж явсаар чадраа төгс эзэмшигт нь бүтэн аргаас болох боломжтой гэдэг байна. Тааш тэхгүй л дээ. Хигурамагийн хүрээ бусдаас ялгаатай нь хүчрэхэл үлдэх боломжгүй. Энэ хүрээний гол зарчим нь дайснаа шүүх хүрэлт дуудагт байгаа юм. Хигурама өөрөө прокурор, өрсөлдөгч нь харин шүүгдэгч болж амьдралын дууршид үйлцэн хэрэгүүдээс санаандгүй байдлаар нэгийг нь сонгон авах юм а. Дайсан нэг удаа өөрийгөө өмгөөлөх боломж авах ба түүний Хигурама өгөгдсөн нотлох баримтаараа нийцаах юм. Хүрээний Шикигами хэрэгтэн буруутай гэж үзүүлэх хэвчлэн техникийг нь хурааж авдаг. Гэхдээ хэрэв үхлийн гээд авбал Хигурама цаалан ийдэг их зүйл өгөх юм а. Энэ ийдний хувьд Сукуна байсан ч ганц авчгал тэр дороо заацлах чадвартай. Яг хэрэг хөлсвөл давж заалдаа дахин шүүх хурал хийж болох ч юу ч шиг бүр дордуулчихвал хэцүүд нь л дээ. Yeah, I killed all of them. I'm not going to deny it. Guilty! Confiscation! Death penalty! Дараагийн төвшний ихний хүрээг таад яг үнэндээ урдн зөндөө харж байсан. Анимын ихэнх Кенжаку дээр хэд амраад байдаг далайн хэрэг яг үнэндээ драконы хүрээ байжээ. Харахад дал мод далайн хэрэггээ сайхан зүйлс бий ч загаснууд нь жаахан амар. Дракон энэ авраг том далайн амьтдыг гаргаж чадах бөгөөд дайсны онох хүртлээ оршин байдаггүй. Дээрээс нь заавал онох дүрмтэй хүрээ болохоор өөрийгөө хамгаалах тусгай арга мэдэхгүй л амьдараа тасжуулна гэсэн үг. Яг гоо тоож ил биш ба шүү дээ. Жоггийн хүрээ тэлэлтийг төмөр уулын муухан гэдэг бөгөөд Гожод ламархан дарагчсан болохоос маш аюултай чадвар. Тодорхой жинхэнэ галтаа улаас ч халуун дээрээс нь заавал онох дүрмтэй учраас ер нь л аимшигтай. Гожод худалдаж байхдаа энэ хүрээг хэтэрхий хурдан даржчихсан болохоор л бүрэн чадамжийг нь харж чадаагүй. Энээс болоо Жого Сукунагийн хүрээмчээс дарагдахаа мэдээд дулаанд хүрээ тэлэлтэй ашигладагч шүү дээ. Төгс төглөлийн зогц бийжээ. Махитогийн хүрээ бусдаас жаахан сотон. Хүрээг нээхийн тулд түүнд 4 гар хэрэг болдог ба аман дотроо жижиг гар үүсгэн дүүгээрээ тэмдэгэ хийдэг байна. Хүрээ нээгдэхэд нь маш олон гар байх бөгөөд хүрээнд нь орсон л Махито өрсөлдөгчийн сүнсэнд хүрэх дүрмтэй аж. Ганц гай болдог юм нь хинт хүрэхээ өөрөө шийдэхгүй болохоор Сукунагийн сүнсэнд хүрч дургууг нь хүрээгээд нийлэг ахуулж байсан да. Дараагаар нь Махито Гожотой адилаар хүрээгээ 0.2 секундэд тэлж Сукунагийн асуудлыг шийдсэн. Ямар ч хүн байсан орхол юм бол шууд өгөх хэдий ч Мекамару шиг хэлбэр хүрээ хийж чаддаг бол яаж чадахгүй. Хэлбэр хүрээ тэлэлт хийж чадахгүй бол тэгээд өгөлтэйгээ эвлэрсэн дэрдээ. 3 нугалсан шаналл. Энэ хүрээнд нэг их олон төвөгтэй дүрэн байхгүй ч нэг аимшигтай тал бий. Хүрээний Yorozugийнх Майтай адилхан бүтээх чадвартай дүрийнх юм. Энэ хүрээнд бүтээсэн бүх зүйл нь дайснаа онох дүрмтэй бөгөөд төгс бөмбөрцөг их дайралтайгаа хослуулвал маш аюултай. Энэ бөмбөрцөг нь яадаг юм бэ гэхээр төгс бөөрийнхээ хэлбэртэй болохоор эргэн тойрондоо маш өндөр даралт үүсгэж хүрсэн бүхнээс өөрөлдөх байна. Хэрэг хүрээнийхээ заавал онох дүрмтэй хослуулвал ямар ч хүн байсан дуусаад гэсэн үг. Сукуна хүртэл Махарого байсан тул даралтыг нь зогсоосон байдаг байна. Дараагийн хүрээнд Генжи Хакаригийн бөгөөд Японы Пачинко автомат тоглоомд төстэй чадвар юм а. Ашиглагчтай ямар нэг давуу тал өгөх биш харин мөрөдөө тоглоом тоглох боломж өгдөг байна. Ялах боломж нь ердөө 239-д нэг хэдий ч Хакари хэтэрхий азтай учраас ядахынгүй жакпот таардаг гинэ. Дээрээс нь нэг л удаа жакпот таарахад дахин жакпот таараад л байх юм. Жакпот таарах юм бол Хакари хязгааргүй хараалт энергитэй болохоос гадна авсан гэмтэл нь бүгд тэр дөрөв автоматар идэгддэг байна. Ингэснээр Хакари 4 минут 11 секундд турш бараг л өгөшгүй болдог байна. Харин одоо 2 дугаар төвшний хамгийн сүүлчийн хүрээ.
Наваягийн энэ хүрээ төөхтэй дүрмтэйгээс гадна маш цаан төрхтэй. Хүрээ ашиглагдах үед түнэр харанхуй бүрхэн хоргийн голдоо аврах том нүдөө бүхнийг харж байх юм а. Зогсох газар нь мах. Хүмүүс доктор нь орсон даруйд үзрүүн анимашны хальс оруулах ба ингэснээр бөгөөд хүрээний 24 хальсны дүрмэн захирагдах юм. Тэр нь яах вэ гэхээр 1 секундын хөдөлгөөнийг 24 өөр дүрсээр дүрслэх ба дүрмийг нь дагаж хөдлөхгүй бол хальс нь ганцаас өгсүүлээд хүчээр өөр хөдөлгөөн хийвэл ясмаха тасдуулаад дуусах юм. Макигийн ямар ч хараалт энергигүй биеийн хөдөлгөөнийг хянах боломжгүй болохоор Наваягийн хүрээний чадвараа дүүнд нөлөөлөх боломжгүй байна. Ингээд ялагдчихсан хэрэг. Харин одоо амьд гарах бараг л боломжгүй хамгийн аимшигтай дөрвөн хүрээ гарцгаая. Юута хүрээндээ хуулбарлсан нэг чадвараа заавал онох дайралтаар сонгох боломжтой бөгөөд хуулбарлсан чадварууд нь хүрээнд доторх сэлмэнд нь шингэсэн байдаг байна. Ямар чадвар шингэсэн байгааг нь мэдэхгүй ч Юута сэлмийг авбал шингээсэн чадварыг нь ашиглах боломжтой. Хүрээ нь харагдсан хувьд загалмай шиг чулуунуудаар дүүрэн хүн тамалдаг газар шахах юм. Юута энэ дээр энэ хоёртой зэрэг хүрээгээ тайлсан ч тэр тэнэг жомноос болоод хүрээг нь бид харж чадаагүй шүү дээ. Аимшигтай чадвар хуулж аваад заавал онох дайралтаа болгочихвол Сокунад хүртэл нэлээд аюултай хүрээ байгаа. Өдөрчлийн дөрөв хүргэсэн энэ зөвүүн гарын хүрээ нь хүртэл зөвүүн. Генжаку Сокунатай адил хүрээг хориггүй гаргаж чаддаг болохоор хагалж эвдэх боломжгүй. Харагдах байдал нь гол хэсэгт гарал сүнснүүдийн нүүрнээс бүдэх багантай байдаг. Анх бид энэ хүрээг юкигийн эсрэг харах ба баганд ойртоход азар хүчтэй дайралтууд хийгдэж тодорхой зэрэглэлийн хар шидтэн юкиг 10 секундэд л хагас өглөд болгосон. Гол нь яг юугаар дайраад идэг мэдэгдэхгүй. Магадгүй татах хүчний хэл чадвар байх л да. Дээрээс нь нэмээд Юки Генжакугийн эсрэг хялбар хүрээ ашиглахад тэр дороо устж байсан болохоор энэ удаад өөрийгөө хамгаалах арга мэдээд ч нэмэрхүүндэ. Гочогийн хүрээ дайснаа задгаа сансар шиг харагддаг хоосон оронзоо даваачих бөгөөд хэд их мэдээлэлээр тарихыг нь ажааллан гүйлэх боломжгүй болгодог байна. Хүрээнд нь орсноор тухайн үед болж буй бүх үйл явдлыг нэг дор мэдрэх юм. Энгийн хүн бол 1 секунд ч бололгүй дарихны гэмтэл авч үхнэ. Мэдээж хэрэг энэ нь Гочод нөлөөлөхгүй. Бас Гочод хурж байгаа хүнд нөлөөлөхгүй. Тэгэхээр дайсан нь хөдөлж чадахгүй болчхоор Гочод алхаж очоод толгойг нь дастгаллаа үлдэж байна гэсэн үг дээ. Мэдээж хэрэг Сокунагийн хүрээ анийн дээрх хамгийн хүчтэй чадруудын нэг. Дотроо Японы хийжиг барилгатай байх бөгөөд заавал онох дайралт нь Сокунагаас босоод бүх зүйлийг юу ч үгүй болгон дасчин гайдаг байна. Дээрс нь нэмээ Сокуна хүрээгээ хориггүй гаргаж чаддаг болохоор хүрээгээр түлхэлцэх боломжгүй. Мөн өрсөлдөгчөө зөөгдөх боломж олгосны хариуд 200 м радиустай авраг том хүрээтэй болдог байна. Тэгэхээр бичлэгээ энэ хүртэл үзсэн бол бонус үерүүгээ орох уу та? Итадори Южи. Южигийн домен буустаас хамгийн онцгой. Ямар нэртэй эсвэл ямар чадвартай тодорхойгүй. Хараад байхад дайснаа галт тэрэгний буудал хөдөө нутаг мэдээ. Өөрийнхөө дурсамжтай холбоотой газар авч явдаг бололтой. Хүрээний дотор нь орсон хүнд ямар нэг гэмтэл харагдахгүй. Орсон бол өрсөлдөгч нь дайрч чадахгүй. Хүн дайсандаа 2 дахь боломж олгох гэж оролддог л газар бололтой. Хүрээнийхээ заавал онох дүрмээр өрсөлдөгч байгаа сүнсийг үнэлж амжигтай гэмтэл уушруулах чадвартай. Хар гэлбагаар хэд хэдэн удаа сүнсийг зөөхөд л Сокуна Мегумигаас үлсрээд гараад явчихж байгаа. Тэгээ бичлэг маань энийг хүрээд дуусч байна. Иймэрхүү бичлэг ахад үзмээр байвал лайк болон subscribe давчаад дарахаа битгий мартаарай. Маш ямар бичлэг үзмээр байгаагаа комент хийсэд үлдээгээрэй.